За юу хэцхэн манайхан таад минь сайхан шинэлцгээсэн үү? Өнөөдөр таадтай элгийн бодлоо зочд бодол буюу элен зочд бодлынхаа 1-р бүлгийн 2 дугаар хэсгийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Тийм болохоор таад минь хэвийн бовоо сайхан урдаа тавиад лайк болон subscribe дарахаа мартаоцай. Энэ удаа манайд яаж алах юм бол доо бурхан минь гэж. Тэнгүү зурлын минь 11-р анги эхлэхэд Юлия Даашаа хоёрч өглөө ажил дээр дөнгөж ирээд байж үтлээ. Юлия ч одоо Даашаагаар алин мөчглүүлээд яа игээд байгаа юм да нэг юм болж байна. Энэ зур борын ах маань ч доор үйлчлэгчдийн өрөөний угаалгын машиныг янзалж байхдаа өөрийнхөө краш өрөө үйлчлэгээний менежер Валентина ихчийг хувцас олж байгааг сэмэрхэн харж энтэр. Хайр дурлалд нас харгалцахгүй гэдэг баха. Түүний дараа борын ах ч амар зориг гаргаж Валентина ихчийг болзоонд өрдөг боловч Валентина ихч борын ахад ингэж хэлж байгаа юм. Та ч н одоо эмэгтэй хүнийг яаж гоогаад байгаа юм бэ? Хүн шиг цэцэг мэцэг өгвөл өөр штэ гинэ. Гуус тэгтээ үгүй гэж хэлэхгүй байгаамаа. Тэнх үүний дараагийн анги эхлэхэд буудлын менежер София маань үйлчлэгчдийг буудлаа сэмхэн дэлсэл юм хустгийг мэдээд бүү юм болов. Харин яг энэ үеэр нь Даашаач одоо ресепшн дээр очиод өрөөний төлхөөр авах гээд байж байтал өөрийг нь энд авчираад хамаг мөнгийг нь хулгайлаад явсан гадаад сүйт залуу болго Майклтайгаа ахин лобби таардаг нас. Ядаж явахад тэр нь гадаад төрөх нэр мэрээ өөрчлөөд өөр хүүхэнтэй ээж явж явах шиг. Тэгтэн Даашаач мэдээж бөө юм болж Майклаас мөнгө авах гээд үтсэн цаад нөхөр нь муухай жүжиж мүжээд паспорт энтрээ үзүүлж байгаад өөрийгөө аятайхан харгалчлаа шүү. Түүний дараа Майкл ч мэдээж баригдсан юм чинь тэгээд өөр буудалд очих гэхэд нь Михаил Жакович буюу Миша ах маань Майкл ба түүний шин сүйд бүсгүүд өнгө өөрөө санал болгосноор энд үлтгэр боллоо. Энэ зур борын ах маань костюм бичака өмсөд өөрийгөө ганган дээрээ тавьсны дараагаар Валентина агчдэр явж очиод болзоонд гуйсан болов цаатахаа ингэж байгаа. Миний шүтдэг дөөрийн дуучны гарын үсгийг авчирвал бодож үзье гэж хэлвэ. Тийнхүү үүний араас үзэг солигдоход борын ягч нэрээ Валентинагийн шүтдэг дөөрийн дуучны өрөөнд нь явчиод өрөөнийх нь бүрэн бүтэн байдлыг шалгаж байгаа болоод гар үсгийг нь авах гутал цаад дуучин эмэгтэй нь ерөөсөө өөх шин жалгаа. Тэгэхээр нь борын ягч нөгөө дуучин эмэгтэйг 0 дотор нь төгжиж байгаад гар үсгийг нь 0-ын цаасан дээр бичүүлээд тавчвал яах вэ? Айхтар гэж. Түүний дараа борын ягч нөгөө 0-ын цаасаа бариад буудлын гадаа зогсож байсан Валентина агч дээр очих гэсэн ч хамгаалтынхан буудлын имийг гаргахгүй гэд борын ягыг минь алангаа алдаж байгаа юм чинь. Тэгтэл яг тэр үед нь борын ягч Мишагаас Валентинагийн шүтдэг дуучин үнэндээ Валентинагийн багийнхан найз гэдгийг нь хэлдэг ба худлаа борын ахыг минь шалгахын тулд тийм балан юм зохиож ярьсан байж л дээ. Ер нь тэгээд эмэгтэй хүн ч эрэмтэй бид нарыгаа шалгаж дуусахгүй юм да. Энэ зур Даашаач одоо Майклыг зүүн хонгон дээр шивэстэй байсныг санангуудаа тэрүүгээр нь барьж авахар шийддэг бөгөөд үүндээ Пашааг татан оролцуулва. Тэгж одоо Пашаач Даашаад туслахын тулд Майклыг усанд орж явахад нь шивэсийг нь шалгаж үздэг ба тэр үед нэрэл Даашаагийн хэлсний дагуу Майклийн зүүн хонгон дээр нь өнөө шивэс нь байж байлаа. Үүний дараагаар үзэгсэлэгдэхэд борын ягч одоо Валентина өөрөөр нь тоглосныг мэдэнгүүтээ хариу тоглож Вали эгч дээр мань очингуудаа хэлж байгаа. Уучлаарай Валентина. Гэхдээ би чиний шүтдэг дөөрийн дуучин дурлцглаа гэж хэлээд гараад явуул яах вэ? Тэнхүү араас нь үзэгсэлэгдэхэд Вали эгч маань борын ахыг маань хардангуудаа найз дээр гүччихэд борио минийг шүү гэд үтлээ. Энэ хоёрын бүх яриаг нь борын ах маань 0-оос сонсоод үйж идэг нас. Үүний дараа борын ахч 0-оос гарч ирэнгүүтээ хэлж байгаа. Валентина, хэрвээ чи үнэхээр намайг тоодохгүй бол яах гэж намайг юм жаахан хүүхд чи ингэж хуурсан юм бэ гэж хэлчихэд баг зэрэг гомдонгүй яваад гарваа. Борын ах чинь баг шатраар мад тавьчуу да. Тэгсээр үүний дараагийн хэсгийг эхэлж ангийн төгсгөлийн үйл явдал эхлэхэд Майкл ч дахин гарч ирлээ. Майкл энэ удаа шинээр авчирсан сүйт хүүхнээ лөөвөртөд хамаг мөнгийг нь авахар өрөөнд орж ирдэг ба тэгтэн Даашаач гинт гарч ирээд Майклыг болиуллаа шүү. Тэнхүү араас нь Даашаа Майклийн шин сүйт бүсгүйч дуудаад энэ муу дуракийн яг үн төрхийг нь харуулдаг ба тэр үед нь ч одоо Майкл үгүй гэд гүргээд байл яах вэ? Цайцсан улгаа идэг гарвэ. Тэгтэл яг энэ үед нь Майклийн шин сүйт бүсгүйн ажлын найз гэж нөхөр гаднаас бом мотоо орж ирээд чи намайг үүний төлөө орхисон гэж үү? Одоо энэ мөг би аална гэж мэгтэн. Майкл ч одоо алуултанд бол өөрийгөө хэн болохоо үннээр нь хэллээ. За тэгж бүх юм яг төлөвлөгөөний дагуу болдог ба саяны буудлын нөхөрч одоо Пашагийн жүжигчийн найз нь байж таарва. Ингээд бүх юм ад жаргалтай төгсөх гэж байтал гинт Юлиач өрөг цэвэрлэх гэж орж ирэхдээ буутай хүн байгааг харангуйтаа шууд тэргээр дайрж унгаад бууг нь унгаашдаг ба тэгтэн ч Майкл өнөө бууг нь шүүрч аваад өрөөний бүх хүмүүсийн гар утас мөнгө төгрөгийг нь буу тулгаж дээрэмдээ цонхоор буудаг боловч нэг удалгүй борын ахын машины хаалганд мөргүүлээд баригдлаггүй яах вэ? Одоо яа ихв дээ. Ингэж Даашаач Майклыгаа цагдаа нарт барьж өгдөг ба сүүлд нь Паша талархлаа илэрхийлв. Харин борын ах маань бөөн драмын эцэст Вали эгчийг ашгүйг болзоонд өрөөд сүрхий цэцэг мэцэг өгсөн боловч шүлэг уншиж өгөн уянгалах гэж байхдаа чи хизээч эргээд залуу болохгүй гэж мэгэд балаа юм уншаад тэр доороо блоклуулж байгаамаа. Буудлаараа ханийн тэнгэр дуудулдаг юм уу? Яадаг ийднэр одоо. За үүний араас 12 дугаар анги эхлэхэд Паша Элиагч хоёр буудлын ажилчдаа семинар оруулахад Вадим эмэг сэтгэл зүйчийг дуудаж авчирсан байлаа. Харин тэр зур Даашаач Лукс өөрөө цэвэрлээд явж байдаг ба тех зураа Вали эгчийг нэгэн үйлчлэгчийн цалингаас нь хасах гэж байгааг олж сонсдог ба ядж байгаа тэр үйлчлэгч нь хүүхэдтэй. Хүүхэд нь хүнд өвчтэй. Тэгээд хагалгааны зардал олох гэж байгаа юм байна л да чаавас. Тэнхүү үүний араас Даашаач Пашатай уулзаад байж байдаг ба энэ үеэр муу шаарч нь Даашааг эргүүлэх шинэ арга бодж олонгуудаа өнөө өрөө клаб орж савхтаа Даашааг хамгаалагчаараа авчиун тэнд дандаа нэг балай хүүхэнд эргүүлдэг гэж ёстой өглөөж өглөө шүү. Ямар айхтар аргатай шаар вэ. Тэгтэн Даашаач эхлээд жаахан татгалздаг Паша гэж муу шаарч нь шалсаар год зөвшөөрүүлчлээ.
За үүний араас дараагийн хэсэг эхлэхэд Вадим ресторан дотор буудлын ажилчдад семинар ороод явжээ. Тэр үед Миша ах ч одоо София крашлдаг болсон болохоор халамж үзүүлэн кофе аваачаад өгтөл Вадим ч одоо Миша ахыг хэлж байгаа. Та суухгүй мó? Өдөрлөг болохоор л зүгээр гэж бодож болохгүй энэ гэд тэгж байна. Тэгсэн Вадим араас нь Миша ахтай хамт цуг мастер класс үзүүлж хэцүү ааштай зочдыг хэрхэн аргалах тал дээр хурган үзүүлэх тоглолт хийвэ. Тэр үеэр Вадим ч одоо Миша ахыг өрөөндөө дуудаж оруулж ирэнгүүтээ гожуураас хүт ус гоожод өнтөнгүүтээ Миша ахын нүрэлд ус цацаж өддөг ба. Тэгтэн Миша ах ч худлаа өөрийгөө зодуусан болгонгуудаа сүрсэн базаа илгэж Вадимыг ч өстө төмний нүдэн дээр бодоо олгож тавь ба. Тэгсээр орой олж Даашагийн ажлын цаг дуусахад Даашаач Пашатай хамт цуг явахаас өмнө эхлээд нөгөө өвчтөе хүүхдтэй үйлчлүүлэгч бүсгүйн шүүгэнд сая евроноос хэдэг хийдэг бөгөөд нэрээ дэндүү сайхан сэтгэлтэй маа энэ Даашаач. Үүний араас үзэг зэрэгтход Пашаач Даашааг маань хурган тарихтаад клуб дээр одоо найзыгаа төрсөдөр дээр аваад ирлээ шүү. Тэг зураа Пашаач Даашааг үлдээхийн тулд зүгээр гимбүү зогсож байсан Рита гэ түүхнийг тэр намайг оролдоод өгдөг гэж загаа хичүүл яав. За энэ зур буудлын дээр Миша ах шивж байтал Вадим дуудангуудаа би таныг София талтайг анзаарсаа. Хэрв та өсвөл түүнийг яаж татах талаар би зөвлөгөө өгч болно шүү гэдэглээ. Гэхдээ тэгтэн Миша ах айгүй боловсон байдлаар сал авч өгөөд яваад өглөө. Тэгсэр үүний дараагийн үзэгдэлтүүд Миша ах София дээр очиод хурган найрах гэж утсан чинь нэг л болж өгсөнгүй. Тэгэхээр Миша сүлдээ аргаа ураад Вадим дээр очиод түүний тусламжийг авахар боллоо. За энэ хүн зур клуб дээр Пашагийн нөгөө төрсөн өдрөнд тэмдэглэж буй найз нь Рита дээр очингуудаа Пашааг найраад өчтдөг ба энэ хооронд Вадим ч одоо Мишад нүдний шил зөөх, судалтай хослол өмсөх бас Софияд удал цэцэг өгөх энэ төргээд баахан зөвлөгөө өглөө. Ингээд Вадимийн зөвлөгөөг авсны дараагаар Миша ах ч айгүй итгэлтэйгээр София дээр явж очиод дуртай удал цэцгийг нөхтөл. София энэ орчлонны ертөнцийн ганцхан л удал цэцэгнээс харшилдаг байж таарсан байвал яах вэ? Нөгөө мөзөлөгч нь Миша ахыг мань хорлох гэж тэгсэн байж лээ. Тэгтэл явж Вадим ушаар чинь Софиягийн экс нөхөр нэж таарлаа да. Ингээд үүний ардаас ангийн төгсгөл болоход өнөө Ритагийн түүхэн чинь Паша дээр ирээд танилцсан болдог ба. Тэгтэн Даашаач гарч ирэнгүүтээ Рита хөөгд явуулва. Гэтэл түүний дараа Ритач Даашаа руу хоёлаа гарч уучраа олъё гэд догтог ба араас нь Даашаа Рита хоёрч шууд зодтолтод начлаа. Тэгтэл энэ Рита гэж хүүхэн чинь Такондогийн дэлхийн аваргаж тардаг ба. Даашааг өстө нүдж өгөөд сүулдэ Пашаач Даашааг аврах гэж байгаа цуг зодолчоо. Бүр үнэн таарцсан хоёр шүү. Тинхүү ангийн төгсгөлд Пашаач Даашааг аятайхан салгадаг ба нөгөө талд София Миша хоёрч Вадимийн нүдэн дээр нь хөдөлцөж явж байгаа. Тэгснэ Софияч гарахтаа Миша ахыг үнслээ. Харин энэ хооронд Настя Кости хоёр хэрэлдэж үждэг ба үүнтэй зэрэгцээд Юлияч гэртээ согтуу орж ирэхдээ санаандгүй Даашаагийн сая еврог дэрэн доороос нь олчлаа шүү. Юу. За тиймгүй 13 дугаар анги эхлэхэд Юлия маань Даашагийн сая еврог олонгуудаа хоёулаа баяжчлаа штэ гэд баярлаад бөө юм боллоо. Тэгтэн Даашаач хэлж байгаа. Энэ мөнгийг хоёулаа эзэнд нь буцааж өгнө гэж хэлээд Юлияг болиулж байгаа юм чинь. Тэгсээр маргааш өглөө нь болоход Настя Кости хоёрч хар өрөөр өглөөний цайгаа ууж явахдаа хэрэлдээд бөө юм болдог ба. Уг нь Настяч одоо Костиогоо амьдралдаа зоригтой байгаад албан тушаал дэвшихгүй мөнгөт нь Костио гэж төмс юм би барьманы байна гэж тэрэлцээр байл яах вэ? Бүтэхгүй нэрээ. Ингээд үүний дараагийн хэсэг эхлэхэд Вадимч нөгөө семинараа ороод үжидэг ба энэ үеэр дарга болон ажилчдыг нэг өдөр албан тушаалаас сольж ажиллах хөөрхөн сургалт маягийн хийгэр боллоо. Өөрөөр хэлбэл сурагчид нэг өдөр багш болдог доо. Тэр шиг нэг тийм арга хэмжээ юм байл та. За тэгж энэ өдөр Костя, рестораны менежер, Настя барменыг нэг өдөр хийж үзэхэр болдог ба араас нь Даашаач нэг өдрийн турш Валентины агчийн ажлыг хийгэр болж харин Миша ах София хоёр болохоор Вадимийн хатгаасаар нэг өдрийн турш ресепшн хийгэр болвоо. Энэ Вадим гээд нөхөр яах гээл юу сэтэд байна да. За үүний араас үзэг солилцоход Юлияч одоо худлаа аварт орсон болонгуудаа Даашаа дээр ирээд сая евроноос нь баахан мөнгө салгаж авбаа. Харин нөгөө талд Костио Настя хоёр ч хоорондоо үдэлцэн хിവэрл байдаг ба. Софияч Миша ах хоёрыг ресепшн дээр байж байтал Софиягийн хуучин дарганд хурч ирээд Софияч сандраад ногтлаа. Тэгтэл Вадим гэж гайтай юм ханаас ч би гарч ирээд Софияг барид өгч байгаа юм чинь. За үүний араас Софияч доромжлуулсантаа уйлээд өгч идэг ба тэр үеэр Софияч Миша хад Вадим гэрсэн байхдаа хэрхэн уучаад зоддог байсан талаараа хэлээд дараа нь арх ухаа болсон талаараа ярьлаа. Энэ үед Миша ахын зөвүүн хүрээд Вадимыг хорлохоор шийдэж байгаа маа. Тинхүү үүний араас үзэг солигдоход Миша ахч Вадимыг хордож дахин уулахаар олж өрөөнийхэн шүршүүрийг борын ахтай ярьж байгаад ус биш арх гойжулдаг болгочул яах вэ? Тэгснэ араас нь Миша ахч Вадимыг лоббид Пашатай ярилцаад өгч явахт нь жоохон бөбөөчин хүнд мөнгө өгч байгаа. Зориуд Вадим дээр авчиж үнсүүлээд усанд оруулах гатал Вадим усанд орох биш харин спа суугаар болчихвоо. Тэгтэн Миша ах дахин өөр хор найруулангуудаа манай Денисийг ирүүлээд исэн Света гээд хорон ресепшн хүүхний хажууд очингуудаа чихэнд нь Вадимтай барилдвал менежер болно ухааны юм шимждэг ба. Миша ах хорыг янзын найруулна шүү дээ. Ингээд үүний дараагаар үзэгсэлтөхөд буудлын ресторанд нөгөө Софиягийн хуучин дарга нь эхнэртэйгээ ороод ирдэг ба. Тэгтэн Костяч зориуд тэдэн дээр очингуудаа хамгийн хэцүү гал мал асааж үзүүлбэр хийдэг коктейл Настягаар хэлэхээр болчихвоо. Костя гэж нэг мэхнэрээ чадаад бас яах гээд байгаа юм те. За тэр зур Светяч одоо Миша ахын сумыг авангуудаа Вадимыг усанд зээлж байхад зориуд очиод өдөж гардаг ба. Тэгсээр байгаа сүлдээ нэг өрөөрөө яваал орчлоо. Энэ оронд Настяч нөгөө амар хэцүү коктейлийг нь хийж байхдаа зочныхоо амарлаг том үсийг нь шатаагаар ажиллаа шүү. Тэгтэл яг тэр үеэр Юлия салгаж явж байхдаа яг жигнэсээ хідэн эвгүй буутай гаруудын машиныг мөргөждөг ба цаадуул мөнгө нэхэр нь Даашааг дуудлаа шүү. Үүний араас Даашач ирэнгүүтээ Юлийг ахаад л худлаа ярьж байгаад мөнгө салгах гэж байна гэж ойлгоод өнөө буутай ах нарын бууг авангуудаа тоглоом гэж бодоод гогийн дартал нөгөөх нь жигнэсээ лобби руу буудаад арай л хүн алдсангүй. Ингээд ангийн төгсгөлд Паша бөөн ууруулаад Настяг халах гэхэд нь Костяч одоо урдуур нь орж хэрэгэ хүлээгээд өөрөө халагдав.
Түүний дараа Пашач буудал дээр яагаад ийм болоод байгаа юм гэхэд Мишач Вадимыг бухаж Вадимыг Светата барилдах гэж байхад нь аваачингуудаа Вадимыг хөөж явууллаа айхтар гэж. Тэгсээр ангийн төгсгөлд Юлиач Дашаг ирэхээр нууцлт гуйж амар үнэтэй цүнх мөх бэлгэлж араас нь хундаг дар сөгтөл. Дарсандаа халсан Даша Юли хоёр Белорус руу нисэн,гүүтээ 1 сая еврогоо ёстой цацаж хаяад маргааш өглөн сэрж байгаа юм. Харин маргааш нь Костич Настягаас уучлах өгсөн боловч Настя уурандаа Костиг хөөж явуулснаар энэ анги төгсөв. Уг нь хамгийн гайгүй хоёр нь байсан юм шүү дээ. Ингээд 14 дугаар анги гэхэд өнгөрсөн шөнө Белорус очоод баглааг нь авахдаа Даша Юли хоёр нөгөө сая еврогоос баах мөнгө дутаагаад хайцсан байдаг ба эзэн гарч иртэлж манай хоёр цалингаас нөгч төлөхөр болов. Энэ зур Настя Костиг гэрээсээ хөөж явуулдаг ба Костигийн оронд ажиллах барменыг хайгаад байж илаа хөрхий. Энэ зур буудлын эзэн Пашагийн төрс өдөр болдог ч манай хүн ямар ч наастргүй хөвтөж байдаг бөгөөд ингэж байгаа. Ахаад л 1 жилийг хоосон өнгөрүүллээ гэсэн байж үйл яах вэ? Түүний дараа Пашач өөрийнхөө төрсөн өдрийг буудал тэмдэглэхээр баахан юм хүн бэлдүүлснээ сандаг ба төрсөн өдрөө тэмдэглэх дургүй байгаа ч гэсэн хүчээр очихор боллоо. Нэр учир нь олдохгүй юм шүү. Тийм хүний дараагийн хэсэг эхлэхэд Даша Юли хоёрч коридор тавьж байхдаа үйлчлэгч нарт 402 дугаар өрөөний зочин нь өрөөний үйлчлэгч нарыг нь дотор уцтайгаа цэвэрлэгээ ивэл 500 евро өгч байгааг сонсонгуудаа тийшээ орж хоёулаа 1000 евро олохор шийдлээ базарваа гэж. Үүний дараа Юли Даша хоёрч өдрийн хоолнд орж байх зураа ажлынхаа хүнд мөнгө зээлэхгүй гэж хэлэхдээ өө бид хоёрт ямар дэрэн дотор нь сая евро байгаа штэ гэдэлтэл тэрийг нь Игор сонсчод та хоёр боломжтой тоглохгүй бол буудал дээр сая евро хайгаад байгаа хүн байгаа шүү гэдэлчв. За үүний араас үзэгсэлэгтүүд явж яг үнэндээ тэр 500 евро өгöd байгаа гарна нөгөө мөнгө хайгаад байгаа хоёр дээрэмчтэй хүн байж таардаг ба тэрмэн хоёр дураагч нь мөнгө авахаас татгалцсан үйлчлэгчийг барьж авах гэдэг юм аа хайшин ямар ч тэнийг юм бодож олдог шаарнууд. Үүний дараа Даша Юли хоёрч өнөө өрөө Пашагийн төрсөн өдөр хэрэглэгдэх Бакнатмын хувцснуудаас нэгийг нь хусч жагаад нөгөө 402 тоот руу ороод 1000 еврого авахар боллоо. Тинх үүний дараагаар үзэгсэлэгтүүд Даша Юли хоёрч 402-т яваад ортол нөгөө хоёр дээрэмчний 500 евро өгöd өгдөг гарууд нь гарцсан байдаг ба оронд нь нэг өвөө эмээ хоёр бууцсан байва. Тэгтэл Даша Юли хоёрч тэрийг нь мэдгүй өвөөгийн урд нь дотор хувцастайгаа цэвэрлэгээ хийгээд алж өгдөг бөгөөд өвөөгийн даралтыг хэсгэж байгаа даалж хаях үедээ. За тэгж манай хоёрч баг тайчаад байж итэл өвөөгийн ихнэр нь ороод ирдэг ба өвөөч манай хоёрт цайны мөнгө гэснэ 1000 евро биш 1000 рубль өгдөг ба сүүлд нь Даша Юли хоёрч өвөөгийн ихнэрт нь баригдаад баг 1000 рубльчгүй хоцров. Хөрхий. Их сансан газар 9 шөнө хоосон хоног хичээр Даша Юли хоёрч шал дэмий хагас нүцгсэн болоод байж итэл Софи ягч минь манай хоёрыг Пашагийн төрсөн өдрийн хүүхнүүдтэй андуураад Пашагийн үйлчлэг рүү оруулчвал яах вэ? Йоо. За үүний дараа Дашач одоо санаан зовоод хажуугийн люкс өрөөгөр дамжаад айтайхан мөрөх гэж байтал төрсөн өдрийн баяраараа Эмирод ганцаараа сууж исэн Пашатай тааралдваа. Энэ үеэрээ Пашач хэлж байгаа. Эднэр миний жинхэнэ найзууд биш. Би хамгийн сүүлд Сербид байхдаа найзуудтайгаа гоё үйсэн тэргээл дотроо хурсан юмаа сайхан ярьж гарваа. Паша хүүхэд байхад нь 1999 онд аав ээж хоёрыг нь амьдардаг байрыг нь Америкчууд бөмбөг чайсны дараагаар Паша маань зайлвал өнчин хоцорж Элиагч дээр ирсэн юм байна шүү дээ. Түүний дараагаар Пашач одоо Дашиг танихгүй байгаа шүү дээ. Тэгээд яах гэж энд ирсэн талаар нь асуухад Дашач нөгөө үрсэн амар их еврогоо олохын тулд гээд илтэл Пашач шууд Дашид мөнгийг нөгчлөө. Паша маань уг нь тийм муу хүн биш ээ. Тэгсээр ангийн төгсгөл болоход Миша агч Софияг хүн зодуулахаас нь аврах гэж үтсэн ч өөрөө зодуусаар байгаа таардаг ба тэр өөрөө Дашач гэртээ буцан ирэхдээ дутсан мөнгөө эргэн нөхөж хийсэн ч Пашаг одоо жаахан хямарсан байж байдаг бол нөгөө талд мөнгөө алдсан дээрэмчид арай өөр аргаар үзэхэр болов. За түүний дараагаар 15 дугаар гэлэхэд өнгөрсөн шөнө Софияг өмөрч баахан зодтолцсны дараагаар София Миша орж хооронд их жоохтой харьцаад айгүй сүрхий болцсон явж байгаа. Тэр зур Юлиач Дашатай хамт цуг явж байхдаа нөгөө сая еврогоо ярьсан явж байдаг бөгөөд араас нь Дашач нэг өрөөнд яваад ортол Паша хагас нүцгэн хөвтөж байва. Энэ үеэр Пашач одоо Дашаг өчигдөр төрсөн өдөрт нь ирсэн бол хэмээн хэлдэг ба тэгтлэн Дашач аль хэдийн очоод баахан мөнгө авсан байгаа шүү дээ. Ямар ч тач өчигдөр Пашагийн амьдралыг сонссны дараагаар Даша маань Пашад баг зэрэг талтай ханддаг болсон байдаг бөгөөд арай ингэж удаан тисчээд өвөрт нь орчих юм биш үсттэй хайрах юм гэж. За үүний дараагаар үзэсгэлэгтүүд Пашач Софиягийн ахалж байсан ажилтны хурал дээр явж оронгуудаа буудлынхын орлого буураад байгаа тул буудал сурчилдаг нэвтрүүлэг хийдэг эмэгтэй авчиргээд тэглээ. Тэгтэл тэр нь явж Миша ахын маань X байдаг ба үүнийг олж мэдсэн Софияч Миша ахыг маань дотроо битүүхэн хардаастай. Хайр дурлалын буудал юм уу хаашаа. За үүний дараагийн хэсэг эхлэхэд Миша ах чарахгүй ихэнд нөгөө X рүүгээ залгаад буудалтаа өргөн нэвтрүүлэг хийлгэхэд Миша ахын X ч одоо өөрийг нь өдөж байгаад барилдаа энтер хийх гээд байдаг ба тэгтэн Миша ахч Софияг одоо эрс татгалзав. Харин тэр зур Юлия Даша хоёрч өчтөр Игроос сая еврог хайж байгаа хүмүүсийн талаар сонсоод өнөөдөр нь Игортой уулзж байгаа тэр хүмүүсийг нь олохоор боллоо шүү. Өөрөөр хэлбэл нөгөө дээрэмчтэй уулзах гээд байдаг наасаа. За үүний дараагийн хэсэг эхлэхэд Миша ахын X барилдаан хийхгүй энтер гэсэн чинь уурлаад айлын жочт буудлыг газар дор хүртэл мууж гардаг ба тэгтэн ч Паша Миша ахаас яагаад ингэж байгаа талаар насав. Гэхдээ тэгтэн Миша ах ч одоо X нь өөртөө барилдаан хиймээр байгаа талаар хэлэхэд Пашач хэлж байгаа. Михаил Жакович та буудлынхаа нэрийн өмнөөс түүнтэй барилдаж өөрсдийнхөө нэр хүндийг авар энтер гэд Миша шууд тушаал өгдөг ба үүнийг нь Софияч сонсоод бүр илүү хардаж гарваа. Уг нь овоо гайгүй бүтэх гэж байтал хаанаас гараад ирдэг гаявэ тий. За үүний араас дараагийн хэсэг эхлэхэд Юлия Даша орж Игорийг нэг найстай нүрээд жаахан идэж уусны дараагаар нөгөө сая
евро хайгаад байгаа нөхдүүдийн талаар мэдээлэл авах гэсэн ч Игор эрэхтэй ажиллах бүх хүмүүсийг дагуулад ирчлээ шүү. Тэгтэн Юлиач нөхдүүдийг эхлээд жаахан байлгаж байснаа сүүлд нь хөөгөөд Игорыг дааштай хоёуланг нь үлдээвэ. За энэ зур Софияч өрөөндөө сууж байтал Мишахч гаднаас нөгөө Эксээ зохицуулсан ороод ирдэг ба шууд Софияд би түүнтэй яагаачгүй гэж үннээ хэллээ шүү. Тэгсэн Мишах маань Эксээ аргалахдаа дарсанд нь унтуулдаг юм өгч нам унтуулсны дараагаар нэг орон цэрэд барилдаан хийсэн гэд итгүүлсэн байвал яах вэ? Айхтар гэж. Тинхүү үнийг София сонсонгуудаа дотор амар их баярлдаг ба сүүлд нь энэ баярыг ч одоо Мишах ашиглаж София Мишах хоёрч менежерийн өрөөнд барилдаан хийж гарлаа. Гэхдээ тэгсээр ангийн төгсгөл болоход Даша Игороос нөгөө сая евро хайгаад байгаа хүмүүсийн тухай асуухад Игор хэлж байгаа. Би тэр үед зүгээр тоглосон юм оо гэж тодлайлчв. Ийхүү маргааш өргөн болоход Паша Мишахыг маань сайн байна Жакович та буудлаа аврангаа таашаач авчлаа гэд далд утгаарай. Мишах болон София хоёрыг хэлээд идэг наасан. Ингээд үүний араас Мишахч София хоёрын барилдаанууд тасралтгүй өрнөдөг ба дараагийн ангид яах юм бол доо базарван гэж. Та ингээд YouTube дээр орох юм бол видео эвлүүлэхийн тухай мянган урт бог нь өмцөм янз янзын имждэг байгаа. Гэхдээ үнэндээ тийм урт зүйлд суух цаг хинтж байхгүй шүү дээ. Тиймээс би бол өөрийн олон жил сар зарцуулж ойлгосон эвлүүлгийн суурийг танд маш товчхон ойлгомжтойгоор нэг цомхон хичээл багтаад хүргэж байна. Програмын бүтцүүлэн тэгээд аудио өнгө засварыг хэрхэн катлаг экспорт гэд бүгдийг нь хамруулсан хичээл байгаа. Энэ бол мэргэжлийн эдиторүүдэд зориулсан хичээл биш ээ. Харин эхэлж байгаа танд зориулагдсан анхан шатны хичээл юм. Хэрэв та өмнө эвлүүлгийн програм нэгээ төвөгтэй санагдаад хааж исэн бол яг одоо задлан цэг хэмээн сайтаар ороод энэхүү хичээлийг үзээрэй. Хайх хэрэггүй дээ. Дагаад сурна. Өнөөдрөөс эхлээрээ эвлүүлгийн суурь эндээс аваарай. За тэгсээр 16 дугаар анги эхлэхэд Мишах манч буудлын ерөнхий менежер Софияг яралтай ажиллана гэж дуудангуудаа нэг өрөөнд дагуулж ороод шууд барилдаан энэ хийдвэл яах вэ? Айхтар гэж. Тэр зур Игор Даша хоёрын дунд ч эргэн романсын гал бадамлан хасдаг ба энэ хоёр маань уулзрал чадах болов яах вэ? Маш сонирхолтой. Ийхүү Дашач тэр өглөө ажилдаа гарах гэж байтал Юлиач одоо буудалд нь Америкийн сүрхэг клипний найруулагч ирж буусныг сонсонгуудаа Дашагаар өөрийнхөө бичлэгийг өгүүлэх гээд буу юм боллоо шүү. Тэрэнд нь эхлээд Даша жаахан татгалзангүй байтал сүүлдээ Юлиа хэлж байгаа. Чиний сая еврогийн тухай зарлаад явбал битгий гайхаарай. Гэж хэлээд Дашаг муухай дарамтлж бичлэгээ өгүүлэхээр болчихоо. Энэ оронд Мишах София хоёр маань барилдаанаа дуусгачаад үжидэл буудлын хідэн үйлчлэгч нартаа азартан галдлаа шүү. Үүний дараа Мишахч төрүүлж ховц хунраа өмсчөөд өрөөс гараад үжидэл Сенитэй хардаг ба яг энэ үед буудлын ажилчид ч одоо Мишах Сени хоёрыг олж харангуйтаа энэ хоёрыг явуулдаг гэд бодоод наачваа. Бүр үнэн бүтэхгүй гаравч. За тэгсээр үүний араас үзэг сэрэгтүүд Дашач Юлиагийн бичлэгийг ширлээд нөгөө Америк нөхдүүдэд үзүүлтэл цаадуул нь Юлиаг мань шоолоод баларлаа. Үүний дараа Софияч Мишахтай ресторанд уулздаг ба энэ үеэрээ хүмүүс өөрсдийг нь ажиглаад Мерсерим яриад явааддаг наасан. Харин үйлчлэгчдийн өрөөнд Дашач иргэд хүрээд иртэл хамт ажилладаг хэдэн үйлчлэгчид нь Юлиаг доромжлоод ахаар Дашиг уур нүрээд үнэндээ тэд нар Юлиаг клипэндээ авахар болсон. Тийм болохоор удахгүй Нью-Йорк нисэн гээл аваад хийчихв. Тэгтэл яг энэ үеэр нь Юлиач Дашигийн үлээлтийг сонсонгуудаа чихнэ гэж итгээд бүр дарга Валентина эгчтэйгээ муудалцсангуудаа ажилласаа гаргах болчихвол яах вэ? Түүний дараа Дашач Юлиаг явах гэж байхад нь очоод сайн хэлсэн бүх зүйл нь худлаа гэж хэлтэл Юлиач хэлж байгаа. Одоо тэгвэл заавал явах болно гэд ямар ч хамаагүй аргаар нөгөө Америк нөхөртөө тогтохоор шийдэж байгаа юм да. Яа. Ингээд ангийн нөхцөл хэлэхэд Даша Игортой хуйлдаж байгаад нөгөө клип хийдэг Америкийг Юлиатай хамт цуг нэг өрөөнд оруулах болж байгаа. Гэсэн ч яг тэр үед нь клип хийдэг гар биш. Нөгөө түүний туслах нь Юлиагийн өрөөнд ороод ирдэг ба одоо үүний араас ч одоо барилдаан ойлгомжтой хэл та. Тэр зур буудлын ажилчид Мишахыг маань Сенити холбож яриад байгааг сонсонгуудаа Мишах ч одоо Софиятай явуулдгаа баригдахгүй тулд нэрнгээсээ Сени дээр байн гүйччихэд нэрнгээсээ явуулдаг мэтэр үзэгдлээ шүү. Базар байна гэж. За тэгтэл түүнээс болж буудлаар нэг ховж тарж сүултээ Сения Михаил Жаковичтэй явуулдаг байсан болохоор Маринагаас салсан гэд яриад идэж байгаа маа. Гэтэл София болохоор үнийг нь Миша тэр хоёрыг мэдчихлээ гэж бодоод ажилтаа цуглуулж аваад яриаж гардаг ба. Энэ үеэр зөв зүгээр байсан Сения ч одоо өөрийг нь Миша ахтай холбоод байгааг нь сонсоод баг харамгаа алдаж байгаа юм чинь. За тэгж нөхцөлөд нэлээд заваартаад иж байтал Дашаач одоо Юлиаг өөр хүнтэй байгааг нь мэдээд гяс гүйж ороод Юлиад хэлтэл Юли өрөөндөө асаацсан лаг унгаж хаяад зочд буудлаар нэг гал төмөр тавилаа та. Үүний араас ч манайд бөөндөө гүйлдэж гартал Мишаач одоо цалин тавьгээд өгсөн мөнгөө авахаа мартаж иргэн ороод явж байхдаа арай л угаартаад өгчдгүү ба сүулт нь эсэм минь бууж ирэхтэн Софияч түүнийг тэрэн авснаар энэ хоёр маань баригдаас гэ. Харин Америк явах нь хударсан Юлиач сүулдэ Валентина дээр явж очиод эргээд ажил авахыг гуйдаг ба сүулдэ Юлиач харьсан хойноо Дашагийн мөнгөөр клип хийх юм ярьснаар энэ удаагийн анги маань төгсөж байгаа юм. Ийхүү үүний араас 17 дугаар анги эхлэхэд нэг дрон ээлэн жошт буудлын дээгүүр нисэн манай эдийг тун сүрхий ажиглаад явж байлаа. Тэр зур София эгч маань хүн амтнаас нуугдалгүй Мишахтай албан ёсоор үерхэж игсэн тул тунчиг жаргалтай ажил дээр ирж байдаг ба нөгөө дроны чимээг олж сонсоод аргашаа артал юу ч бисэнгүй. Ингээд дараа хэсэг гарахад Даша болон бусад үйлчлэгч нар ч хувц солих өрөөнд байж байтал Игор тэдэнд Эли эгч Паш хоёр дахин өөр хөрөнгө оруулагч болж чадахгүй бол буудал дампуурах дээр толцсон байгадлаар дуулгалаа. Яасан ч хэцүү юмтэй нэрээ. Ингээд үүний араас үзэг сэргэлтэхэд Пашаач эцсийн мөчөд хөрөнгө оруулагч олсон байдаг ба гэтэл тэр нь манай Дашаг
гарч авах гэдээс нөгөө баян мөнгөтэй олигарх Даниэл Маратович байдаг наасан. За тэгтэл явж үндэ энэ их мөнгөтэй ах чинь өөртөө биш өөрийн эхнэр болох Кристина буюу манай Дима ахын экс эхнэрт энэ буудлыг авч өгөх болсон байли яах вэ? Ядаж явахад Пашач Кристиныг харангуйтаа хамаг аман ангаж баг шүүснэ гождог ба. Арай энэ муу хоёр чинь барилдчих үе дээ. За түүний дараа үзэсгэлэнтэд Валентина ихч даашаа дээр хурч ирээд Даниэл Маратовичийг явтал үйлчлэгч нарын өрөөс гарахгүй шүү хэмээн зарлагдав. Тэр үеэр нь одоо Софияч Миша ахтай сууж байхдаа нөгөө дроны чимээг ахаа сонстол Миша ах София итгэлгүй тэнийг мангар солиодог гэд далд утгаар нь хэлж аваад уурлуулаад хийж байгаа юм аа. Ядаж явахад муухай төмс наасан. За энэ хүү даашаач нөгөө нэг мөнгөтэй ахуг явтал өдөржингөө үйлчлэгч нарын өрөөнд буг болоо сууж байхдаа нэг амар үнэтэй бүгж болдог ба. Шудраг цайлган юм болохоор тэр бүгжийг нь заавал авч өгнө гэж дээшээ гараад явлаа. За тэгтэл тэр бүгж нь очиж Кристинагийн бүгж байж таардаг ба нөгөө нэг өмнө нь зад өшгөж хайсан ахыхаа өрөөрөө шууд очихоор болчихвоо. Энэ хүү даашаач Кристина дээр яван ороход нөгөө нэг мөнгөтэй ах нь өрөөндөө байсан ч ад зулж даашааг харалгүй гараад явлаа шүү. Харин тэр зур Мишач одоо Бори ахын зөвлөсний дагуу Софияг байгаар нь хайрл энтерг болсон ч нөгөө нэг дроны чимэг бас сонсонгуудаа тэрийг София дахиад илтэл. Софияч одоо хүнээр даапааллаа гэд Мишахыг ахаад блоклов. Энэ зур Кристина өөрийнх нь үнэтэй цайтай бүгжийг нь олж өгсөн болохоор даашаатай нэг шил ориглуун дар сууж уудаг ба. Одоогоос энэ буудлын эзэн болсон болохоор хэрэгтэй үедээ эгчдэрээ ирээрээ гэж тэглээ шүү. Ийхүү даашаач яг сайхан ууж дуусчаад яг гараад явж итэл Валентинатай дайралтад зад загнуулаад байж итэл яг ардаас нь гайвж нөгөө мөнгөтэй ахта улаан нүрээрээ тааралдаад шууд ажлаасаа халагдчихв. Ингээд түүний дараа даашаач бөөн хямрал болоод Юлия дээр очиод яах вэ гэтэл Юлияч даашааг шууд Паша дээр очих гэж тэглээ шүү. Гэсэн ч даашаа Паша дээр очлгүй Кристина руу явж ороод нөхөр нь хэрхэн өөрийг нь оролцсон талаар хэлээд тэждэг ба. Зүгээр л хүмүүсийн амьдралыг самч нөгөө буудал муудал авахчуудлаа болов. За тэгтэн Пашач одоо Кристина дээр явж орон барилдаан хийснийхээ ачаар буудлынхаа хувийг зарах хэвээрүүлтлээ. Айхтар гэж. Энэ хооронд Бори ах ч одоо дээвэр дээр байж байхдаа өнөө дроны жимиг оч сонсчоод Миша ах София хоёрыг дууддаг ба дараа нөгөө дроныг нисэж байгааг харангуйтаа хийсэн төмөр буугаараа бодож унаглаа. Тэгтэл тэр дрон нөгөө дээрэмчтэй машин дээр ундаг ба манай хоёр ч одоо дотор бичлэгийг нь үстэл Паша Кристина хоёрын барилдаж буй бичлэг болвоо. Ийхүү ангийн төгсөл болоход Элиягч Паша хоёр яа Кристинатай гэрээ их гэж байтал нөгөө мөнгөтэй ах хүч нь хурч ирээд хамаг гэрээг нь урч хаяад буу юм боллоо. Учир нь манай мөнгөтэй ахын дээрэмч чинь Кристиныг араар тавьсныг нь хэлсэн юм байна л та. За тэгж манай хэд ч одоо ямар ч хөрөнгө оруулагч болох нүүргүү болж буудал чаалгаа барьдаг дээрээ тулдаг ба даашаа сүлдээ нөгөө нэг сая еврогоор буудлаа аврахаар ирж байтал Паша өөрийнхөө багын найз руу залган буудлынхаа хувийг зарсан байлаа шүү. Тэр нь хэн байсан гэж манай Катягийн экс Никита шүү дээ. За ингээд 18 дуурын гэлэхэд Паша өглөө зүүдэндээ өөрийгөө сербид ирсэн байна. Бас даашаатай яг барилдаан хийх гэж байна энэ төргээд амар зүдлээ. Гэсэн ч яг сайхан тэр зүдийг Никита орж ирээд баллаа хийчихваа. Тийм үүний дараа үзэсгэлэнтүүд өглөөний ажилтны хурал дээр Никита орж ирчээд хэрхэн зочдлуудаа аврах талаар айгүй сериусны яриа хийгээд үжидэл Паша гэж нэг юм хар үрээр арх дарс барьсан орж ирүүл яах вэ? Үүний дараа Пашач нөгөө балан юмнуудтайгаа яриад үжидэл Никитач удахгүй болох гэж байгаа ажилтны урлагийн үзлэгийг болиулъя гэтэл Паша урдуур нь орж ирээд өөрийнхөө мөнгөөр урлагийн үзлэгийг ивент гэж хийхээр болчихвоо. Дээрээс нь бүр ялсан үнэтэнд 30,000 рубль өгнөгөө том юм ярьж өглөө. За үүний дараагаар Пашагийн бүх шанглыг сонссон хэдэн буудлын ажилчид одоо зогсоо цаг үзүүлбэрээ бэлдэж гардаг ба Юлияч эрэгтэй хүний дүр төврөн даашаатай бүжиглж үзүүлэхэр болцсон байв. Энэ хүүний араас манай хоёр ч яг хоцсонраа бэлдсэн байж байтал хамт ажилладаг Яна гэд хүүхэнтэй муудсаж гардаг ба цаатхан ч одоо шонтоо бүжиглж байгаад Пашагийн шанглын 30,000-ыг асуудалгүй авах юм ярьж гарав. За тэр зур Бори ах ч одоо Валентина хчээмэн дуулдыг мэдж авангуудаа худлаа баян хуур энтер барьж өрөөнд нь явж ороод дуулж байгаад нөгөө тэмцээнд нь хамт цуг орохоор болчлоо шүү. Эргүүний 13 мэхээ гэж. Энэ хооронд буудлын шинэ эзэд болох Никита болон Паша нарын хооронд хурган эрх мэдлийн төлөх дайн өрөндөг ба. Энэ завсар нь Миша ах София хоёрч орцсон заавал нэгнийхэн талд орж морох гээд бүр заваарч өгч байгаа юм чинь. Яа. Инхүү үүний араас үзэг солигдоход Даашаа Юлия хоёрч гадаа бэлтгэлээгээд үжитэл Никита хурч ирээд Даашаатай бүжиглж гарлаа шүү. Никита мушаар чинь арай Даашаа крашлаад байгаа юм шиг дээ. Тэр үеэр Паша бол Никита хоёрч удаа ашгүй эвлэрмээр аяддаг цаанаал нэг дайсагналцсан байдаг наасан. За тэгсэр удалгүй орой болоход зочдлуудлын ресторанч түр хаалга барин ажилчдын урлагийн үзлийг эхэлдэг ба үүн дээр нь Миша ах София болон Паша Никитад өрөвч шүүгчдийн үрг гүйцэтгэд байж байлаа. Энэхүү урлагийн үзлэг үеэр Сенеч одоо цувралын дөрүүдүүд хувиран хөтлөгч хийж байдаг ба хамгийн эхлээд Бори ах Валентинагч хоёрын үзүүлбэр эхэлдэг бөгөөд энэ үеэрээ Валентинагч дээрээс бууж ирж байхдаа унаж өхөнгө алдсан ч үзүүлбэрээ үзүүлж дуусгав. Тинхүү ихний үзүүлбэр дуусны дараагаар Сене жижигдуудалд нь болж исэн хамаг инээдтэй явдлын талаар бичлэг үзүүлтэл тэр дунд нь Катя Никитаг хөрмөн дээр орхин явсан бичлэг гардаг ба Пашач ингэж Никитагаас хариугаа авлаа да. За үүний дараа Никитач зүгээр байлгүй Пашагийн краш Даашаа дээр очиод Юлиягийн оронд бүжиглдэг бөгөөд энэ үеэрээ Даашааг урал дээр нь үнсэж мүсэд Пашааг бол хөөхөн хардуулж өгч байгаа маа. Тэгсээр үзүүлбэр дуусахад Пашач Даашаа дээр гүйж ирээд хардаж гардаг ба араас нь тэмцээн дуусангууд шаранда Софияг халаад хайчлаа шүү. За тиймгүй зурлын маань 19 дугаар анги эхлэхэд Даашаач нэгэн өглөө гэрээсээ сая еврогоо авангуудаа ажлынхаа шүүгэн дотор авчирд хийчихв. Учир нь Даашаа Юлия хоёрын гэрт нь гадны хүмүүс орж ирэх гэж байгаа юм байна л та. Түүний дараа манай хоёр ажил дээр ирсэн байж үтэл Игорч орж ирээд Даашааг үнсэж өнгөд байдаг ба. Тэр үед нь Юлияч одоо Даашааг Паша Никита Игор гурийн дундаа сонголтоо хэрэгтэй гэснээр Игорт худлаа өөрийгөө өвдсөн гэж хэлээд туршаад үзмүдгээ тэглээ. За тэр зурч Миша ах одоо Паша Софияг халж хайсныг сонсоод буцаад ажилд нь оруулах арга хайж эхлэв.
Үүний дараагийн хэсэг гарахад нэр имийн дундуур илжиг гүйж орно гэчээр манай Юлия ч одоо илжиг царайлангуудаа зүг зүгээр ажиллая гэдээ үжсэн Игор дээр явж очингуудаа Дашаг буудлын эзэн Пашагаас жирэмсэн болсон гэдээ аваад хэллээ. За тэр зур Мишагч Никита дээр явж очиод Паша өөртөө нэрлэгөө буудлын ерөнхий менежер Софияг халаад хайцсан гэд хөөрхөн яс хайдаг ба үүнээс нь болж Никита Паша хоёр дахиад л муудалцав. Миша ах маань иймэрхүү юмд бол үнэхээр мастер л да. Ингээд дараагийн хэсэг гарч ирэхэд нь Игорч одоо Паша дээр явж очингуудаа буудлын нэг үйлчлэгч танаас жирэмсэн болсон байна гэд уг нь амханда Даша хэлэхдээ Пашач өмнө Юлиатай барилдан хийж үсэн санангуудаа Юлиаг жирэмсэн гэд ойлгочвоо. Ёстой нэрээ заагаарч өгөх юм дөө. Ингээд Пашач өөрийгөө аав болох нь гэж сандарч байх зураа Никитатай буудлын эзэмшлийн нэг хөвдөр мөрөөцөж хэн согдохгүй байхаар үзгэр болчихвоо. Ингэж үжил манай хоёрын нэг нь буудлын 51% эзэмших бөгөөд буудлаа хүснээр өдөртөх боломжтой болох юм байл та. Тэгтэн Миша ахч Никитагийн талд орон Никитагийн уух хүсгийг цайгаар солиод өгдөг ба тэгж Софияг буцааж ажилтнаа авах ажээ. За тэгсэр удалгүй Паша Никита хоёрын балай мөрийг шиглэхэд Миша ахч Никитагийн шилэнд цай эзэн байсан ба тэрийг нь салгалаад Паша төрүүлээд авчдаг ба араас Никитач нөгөө вискийг нь даруулахгүй ухаар болов. Зэн зур Элиягч буудлын дээр ирэнгүүтээ Пашаг үйлчлэгч хүүхнийг жирэмсэн болгосон гэх яриаг олоо сонсчдаг ба Паша Никита хоёрыг эд дуугаа сууж байхад нь дайрч оронгуудаа Пашад ингэж байгаа. Чи одоос эхлээд хийсэн юмныхаа хариуцлагыг үрд сурна. Тийм болохоор тэр жирэмсэн болгосон үйлчлэгчтэйгээ гэрлээрээ гişилчээр гараад явлаа шүү. За тэгж Эли ихчиг гараад явгууд нь Пашач Мишах дээр явж чунгуудаа над тусанд баярлаа. Ачиг чинь яаж хариулах вэ гэд азуулж Никита Мишах хоёрын хувьд нэг анзаараагүй гэж таардаг ба тэр үед нь ч Мишах Софияг эргээд ажилд нь оруулахар болчихвоо. За ингээд ангийн төгсгөл болоход Даша Игор дээр яваад очтол Игор өөрийг нь жирэмсэн болсон гэж мэгэд бүр алж өгч байгаа юм чинь. Тэр үеэр Пашач Юлиатэй барилцсан болохоор Юлиаг жирэмсэн болсон гэж бодон уулзахаар дагуулад гардаг ба энэ үеэр Эли ихч ямар ч хамаагүй нэг жирэмсэн үйлчлэгчийг харангуудаа Пашаг нь жирэмсэн болгосон хүн байна гэд ойлгочвоо. Ингээд үүний дараа Пашач Юлиатэй уулзах гэж байж байхдаа буудлын ресепшн светийг загнаад хөөгд явуулдаг ба энэ үед нь Даша Игор Элиягч бас нөгөө жирэмсэн үйлчлэгч нөхөртөөгөө ирээд заваарсан болж өглөө. Тэгж хамгийн сүүлд нь манайд ашгүй үн зөв олж мэдээд үжитлээ. Вискиндээ халсан Никита светийг уулж байгааг харангуудаа Паша светийг жирэмсэн болгосон байх гэж бодоод Паша дээр ирэнгүүтээ нэг сайхан шанаадад авба. Юу ч болоод байгаа юм те тэнгэр минь. Ингээд ангийн төгсгөл Игорч одоо Дашагаас уучлалгүйгээр ажлын шкафыг онгойлгоход дотроос нөгөө сая еврого олдог ба тэр үеэр Дашач Юлигийн өмнөөс Пашагаас уучлалгүйж байхдаа Пашатай үнсэлцээд наачваа. Дараагийн анги дээр юу болох юм болоо энэ ч одоо. За тэгсэр үүний маргааш өдөр болоход Даша Юлия хоёр зүгээр л ажил дээрээ байж үтэл Валентинагч орж ирэнгүүтээ Дашаг буудлын эзэн Павел хасан тухайд болгов. Тэр зур Мишагч дөрмийн дагуу Софиятай хоосон өөрөө хийсэн барилдаад явж идэг ба ээлжид барилдаанихаараа Софияг манад ирж цуг амьдрахгүй мө гэд асуудал Софияч юу жилгүй гараад явчихваа. Үүний дараа үзэсгэлэхэд Паша Никита хоёр лобби сууж явах үеэр овоо ирчүүчиг эвлэрээд байж итэл нэг худлаа Дашач Паша дээр ирээд яагаад тасныг нь асуудал муу өөрчлөн гэж байгаа. Миний найз охин нэг мөн өөрчлөгч өгч болохгүй энэ төргээд халсан байвал яах вэ? Бүүдэхгүй нэр. За түүний дараа Дашач хэрүүл хийж жагаад ажилтайгаа үлддэг ба энэ зур Мишах чаддгараа муу Бори ах дээр мань орж ирээд дахиад л хамаг зулангоо тоож гарав. Бори ах одоо буудлын сэтгэл зүйч юм уу? Хайшин. За тэгж үүний дараагийн үйл явдал гарахад Даша Юлия хоёр өрөөний жорлон цэвэрлээд явж итэл Валентинагч орж ирээд Дашаг үйлчлэгчдийн менежер болгож өөрийг нь хасан талаараа дуулгав. Учир нь Паша муу шаарчин тийм тушаал гаргаж илтээ. Тэр мөн одоо ер нь яах гэдэг юм бэ? Тэгтэн Дашач иргэн Паша дээр явж ороод Валентинаг буцаад ажилд нь авахыг хүсдэг ба Мишахч одоо Софияг уулзалтай байхад нь өрөөг нь шаараар дүргээд л гинти бэлэг барих гэтэл эсрэгээрээ олон нэмж уурлуулаа хийчваа. Йоо бүрдэхгүй юм. За үүний араас ахин үзэгсэлбэхэд Пашач одоо Валентинагч дээр мань баглаа цэцэг барин орж ирээд уучлалгүйж ажилд нь буцаан авдаг ба араас нь Дашагч орой болзоонд өрөв. Тэгтэн Дашач түүний урилгыг хүлээн авдаг ба Игорыг яах гэдэг юм болоо нэрээ. За тиймгүй орой болоход Софиягч маань Настятай ярилцсан зөвлөдөж байгаад Мишахаас уучлалгүйх оройн зоогийг буудлын дээвэр дээр хийх гэж байтал Мишах тэрийг нь мэдлгүй Софиягаас өглөөний явдалд уучлалгүйж заавал нүүж ирэх гээд хэрэггүй хэмээн хэлж Софиягийн оройн зоогч бодоо холов. Энэ үед өдөржингөө ажил дээр ирээгүй Игорч нөгөө дээрэмчд дээр ирэнгүүтээ Дашад сая евро байгааг дуулгадаг ба яаж байгаа юм бол тоо. Арай Даша Паша хоёрыг учиртай басныг мэдсэн юм бах та. Тиймхэн үүний араас Игор ажил руугаа орох гэж байтал үүдэнд нь Пашатай их болзондоо явж исэн Дашатай таардаг ба энэ үеэр Дашач Игорт хэлж байгаа. Хоёулаа бүтэхгүй хэмээн хэлж эцэст нь салж хагцаа хөрхий. Ингээд ангийн төгсөлд Мишах уучаа сууж байтал Настя ирээд Мишахад Софиягийн оройн цугийг хэлдэг ба түүний дараа Сенеж Маринатай ойн баяраараа оройн хол идэж байхдаа Маринаг салхи өргөлөө өгснэг мэдэд бөөн хэрүүл хийсэн стрессцэн мэрвэ. Тэгтэл түүний дараа Маринач одоо Сенетэ хэрүүлэх гэж ирээд ухаан алдаад ундаг ба тэгсэн чинь Марина маань жирэмсэн болцсон байжээ. Ингээд ангийн төгсөлд Мишах София дээр явж очиод уучлах ухсан боловч бүх зүйл өнгөрсөн байдаг ба үүний араас Сенеж Маринагаас альбиосоор уучлахын эргэн эвлэрв. Харин Даша тэр өөрөө яг Пашатай уулзах гэж явж байхад нэг хар машинтай хүмүүс үрж ирээд хулгалаад аваавчваа. Юу болох юм болоо тэнгэр минь. Ингээд эхний бүлгийн төгсгөлийн 21 дугаар анги эхлэхэд Дашагч өнөө аюулгүй албаны ажилтнууд аван явсан байдаг ба Дашад нөгөө хууль бус сая евро байгааг нь мэдсэн байв. Түүний ардаас өглөө болоход аюулгүй албаных нь Дашад микрофон суйрлуулж удахгүй ирж уулзах нөгөө дээрэмчдийн яриаг сонсохоор боллоо шүү. Харин аюулгүй албаных нь энэ бүгдийн талаар хэн хэлвэ гэтэл Игор байж таардаг ба эднэрийн завраар Игор нөгөө дээрэмчдэд Дашаг матсан болж таарв. Ингээд үүний дараа үзэгсэлтэхэд Дашаг оролдоод байсан нөгөө мөнхтэй ах хүүгийн хүн манай зочд буудал ирдэг ба ингэхдээ Софияг доромжлоод алж өглөө. Тэгтэн түүнийг харсан Мишахын дургуун хөрөнгөтэй нөгөө бацааных нь өрөнд явж оронгуудаа чигнээс нь мушгиж байгаад 2
3 үг хэл цаад бацаа нь худлаа зодуусан бол жүжээд бүр тэгээд камераар бичээд авбаа. За энэ зур даашаач нөгөө дээрэмчтэй шин уулздаг бөгөөд тэр үеэрээ танаа дарагтай уулзмаар байна гэж хэлээд аятайхан мултрваа. Учир нь аюулгүй албаны нөхдүүд мөнгөтэй ахыг авчран даашааг мөнгө өгч байхад нь барьж авах гээд байгаа юм байна л та. Тийм хүний дараа даашаач буудлын коридор дотор явж байтал нөгөө дээрэмч чинь ахаад л гараад ирдэг ба тэгтэн даашаач нөгөө хоёрыг хоёулангийн нүнд чайчаад өнөө мөнгөтэй ахгүйтэй улаан нүрээрээ тулгаар болчихоо. Тэр зур Софияч Миши ахтай уулзаж нөгөө бацаан зодуусан бичлэгээрээ зочд буудлыг сүрдүүлж байгааг дуулган очоод уучлахгүй гэхтэн Миши ахч үгүй гэж хэлээд ажлаасаа гарахаар болоо явчлаа шүү. Гэхдээ тэгтэн София агч нөгөө зөвөн бацаан дээр очоод өөрөө уучлахгүй гэтэл нөгөө мө бацаан чинь София агчийг хөхөө харуулвал уучлын энэ төр гэдгээ тэгдэг ба тэр үед Миши ахч доо нэрнгээс энэ бацааныг зодоогүйг олж мэдээд София агч Мишиг аврахын тулд өөрийнхөө хөхийг энэ бацаанд үзүүлв. Түүний ардаас үзүүлэлтэд даашаач өнөө мөнгөтэй ахгүйтэй ресторанд уулзахаар болсон байдаг бөгөөд даашааг хамгаалахаар аюулгүй албаны нэг ажилтан ч одоо зөөгчийн түрээр явн орвоо. Энэ зур Настя маань хүүгээ аваад Итали руу явахаар болж байраа борын яхад түрээслэх гээд байж байтал Костяч овоо 2 хүн шиг буцсан гэж Настягаас уучлалт гуйснаар энэ хоёр маань нэргэн эвдэрлээ шүү. Үгүй болж тээ. За тэгж ангийн төгсгөл болоход даашаач өнөө ахуйд яг мөнгийг нөгөөд өвчтөл паашаа гэж иргүй юм чинь даашааг мөнгөтэй ахуйтай явуулдаж ийн гэж ойлгоод уулцсан дундуур нь дайраад ороод ирвэ. Үгүй тэгээ ядаж байхад энэ үеэр нь паашаач даашаатай цуг ирж ирсэн аюулгүй албаны ажилтнтай муудалцаа замтаа давтал цамцсан дотор нөсөн сум нэвтэрдэггүй хантаазыг нь гаргацдаг ба үүнээсж бөөн буу шидэм гаргаж ирээд амар юм боллоо шүү. Тэгтэл яг энэ үеэр нь Сэниа гэж салгасан юм галтгоон дотор боорын яахын төмсөн буугар санаандгүй буудсан чинь нөгөө дээрэмч чинь өөрсдийг нь буудаж байна гэж ойлгоод хариу гал нээж явахдаа авчиад Софиятай иргэн уулзаад эвлэрэх гэжсэн Миши ахыг яг цээжинд нь бутчлаа шүү. Хайрах минь гэж. Ингэж эцэст нь хөөрхийн Миши ахч үхэл амьдралын зааг дээр очин мөнгөтэй авахуч баригдаж харин өнөө сая еврог игэр аван явсан байлаа. Гэхдээ одоо дараагийн бүлэгт юу болж цусгүй алах юм бол доо. Энэ төрөд манай ажлыг өндөрлж байна. Хэрв та бүхэнд маань бичлэг таалагдсан бол лайк болон сабскрайб дараарай. Дараагийн бүлэг тун утгагүй шүү. Хүлээж байгаарай. Хэмэл оюухан дээр зураг бичлэг үүсгэхэд тухайн дүр хэд юмсан дараагийн үргэлжлэх хэсэг дээр эвдэрч зүрх алдаа гарах нь маш их тохиолддог. Харин энэ асуудлын шийдлэг болсон бөгөөд бүр богино хэмжээний кино хийж үзлээ. Олон сарын турш зөндөө сайт аргуудыг турш үзээд хамгийн тохиромжтой аргыг нь олсон тул үүнийг та бүхэндээ хүргэж байна. Задлан цэгийн сайтаар ороод онлайн шууд хэрэгжих мэдлэгийг хүлээн аваарай. Дээр нэмээд бэлэн промпт таны ажлыг хөнгөвчлөх, зохиол гаргах, урьдчилан сургасан кастом GPT хүртэл багтсан байгаа. Яг одоо задлан цэгийн рүү ороод үзээрэй.